бүгдээрээ present continuous цагийн баттгал асуултуудыг авч үзье. За what's happening in the picture? What is happening in the picture? Choose from these verbs. За энэ 6 дээр юу болж байна вэ? Болж байгаа үйл явдлыг дорх үйл өгүүлбэрийг сонгоод явах нь дүрслэх нь тийм ээ. За эхний өгүүлбэр нь жишээ өгүүлбэр өгсөн байна. За she is taking a picture. She is taking a picture. За тэр яг одоо 6 авч байна тийм ээ. Яг одоо болж байгаа үйл явдлыг дүрслэхдээ present continuous цагийг авна тийм ээ. За тэгэхээр өмнөх жилээр ярьсанчлан present continuous цаг маань she буюу subject-ийн араас is гэсэн to be үйл үг мөн take гэдэг үйл үгийн араас ing гэсэн төгсгөл авсан байгаагаар нь таньж болно гэсэн тийм ээ. За дараагийн жишээ өгүүлбэрийг үүсгэж бичиж. За тэгэхээр зургийг ажиглах бол 6 дээр нэг эрэгтэй гутлын үдээсээ үдчих чинь тийм ээ. Тэгэхээр үдээсээ үдэх гэдэг үгийг олоод тэгээд present continuous цаг дээр хөрвүүлж чинь тийм ээ. Тэгэхээр үдээсээ үдэх гэдэг нь болохоор tie гэдэг үг байгаа. За тэгвэл тэр яг одоо үдээсээ үдэж байна гэдэг өгүүлбэр болох нь тийм ээ. Тэгэхээр he гэж байгаа учраас he is гэдгийг товчлол s тийм ээ. He is. За tie гэдэг маань tie гэдэг үг байгаа боловч артлаа ing залгахаар ie хоёр нь болохоор y болж өгдөг. Тэгээд tie. За тэгэхээр he's tying a shoelace буюу тэр үдээсээ үдэж чинь гэж тийм ээ. За 3 дугаар зургийг харъя. За 3 дугаар зурган дээр хүмүүс гарцаар гарч ийн. Тэгэхээр олон тоонтой байгаа учраас тэд гэж бичсэн тийм ээ. They. За they авсан нөхцөл are гэдэг үйл үг авдаг учраас they are. За гарцаар гарч ийна гэдэг үйл үг маань болохоор гарцаар гарах гэдэг маань cross гэдэг үг байгаа. Тэгэхээр crossing гэж бичсэн тийм ээ. Тэгэхээр they are crossing the road буюу тэд гарцаар гарч байна гэж. За 4 дугаар зургийг харах юм бол нэг үг толгоогоо маажж байна. Тэгэхээр толгоогоо маажих гэдэг үг бол маажих гэдэг үг бол scratch гэсэн үг байгаа. За тэгэхээр scratching болох нь тийм ээ. За тэгээд эрэгтэй учраас he. За тэгээд дөрөв үг he is scratching his head буюу тэр толгоогоо маажж байна гэж тийм ээ. За 5 дугаар зурган дээр хүүхэд модны цагаар нүүрдэж чинь тийм ээ. Тэгэхээр нүүрдах гэдэг үг маань болохоор hide гэдэг үг байгаа. За тэгэхээр өгүүлбэр маань эмэгтэй учраас she тийм ээ. She is. За hide гэдэг маань д-ийн артлаар и-тэй байгаа боловч артал нь ing залгахаар и байхгүй болоод ing шууд залгагдчих бичигдэнэ. За тэгэхээр she is hiding behind the tree буюу тэр модны цаана нүүрдэж байна гэж юм тийм ээ. За 6 дугаар зурган дээр хоёр хүн гараар даллаж байгаа замыг харуулсан байна. Тэгэхээр энэ дээр даллах буюу wave гэдэг үгийг ашиглана. За олон тоо учраас they гэж биччихсэн тийм ээ. Олон хүн байгаа учраас they are. За wave гэдэг маань wave гэдэг игээр төгсөн байгаа боловч өмнөх жишээн дээр авсантай адилхан энэ хасагдаад ing дэмж залгадна гэсэн үг. Тэгэхээр they are waving to somebody буюу тэд хэн нэгэн рүү даллаж байна гэсэн утгатай өгүүлбэр болно. За дараагийн дасгалтай sentence on the right follow those on the left. Which sentence goes with which гэнэ. За тэгэхээр эхний өгүүлбэрийн дараагийн үргэлжилж байгаа өгүүлбэрийг яах нь болоод зөв тохируулах юм тийм ээ. За эхнийх нь please don't make so much noise. I am trying to work. Эхнийх нь хийгээд өгсөн юм тийм ээ. Тэгэхээр чимээ шугам битгий гаргаарай. За чимээ шугам битгий гаргаарай. Би ажиллаа хийж байна шүү гэж юм тийм ээ. За хоёр дахь өгүүлбэр we need to leave soon. За бид удахгүй явах хэрэгтэй байна гэж юм тийм ээ. Тэгэхээр бид явах хэрэгтэй байна гэсэн өгүүлбэртэй тохирох үргэлжилж байгаа өгүүлбэрийг араас нь олъё. За тэгэхээр I am getting hungry гэхээр тохирч байна. Бид удахгүй явах хэрэгтэй байна. Би өлсөд байна. Бид гэж юм биш шаардлага би гэж болох тийм ээ. Тэгэхээр энэ арай тохирохгүй юм шиг байна. За they're lying. За энэс тохирохгүй тийм ээ. It's starting to rain. За бороо орж эхэлж байна гэхээр арай тохирохгүй тийм ээ. They're trying to sell it. За тэд үүнийг зарахыг хичээж байгаа гэж юм тийм ээ. Тэгэхээр энэ бишээ. За it's getting late. За бид оройтхон байна. Оройтож байна гэж юм. Тэгэхээр за энэ бол тохирох юм шиг байна тийм ээ. За тэгэхээр бид хурдан явах шаардлагатай байна. Яагаад гэхээр бид оройтох гэдэг гэсэн утгаар илэрхийлж байна. За тэгвэл энэ дээр байх юм тийм ээ. За 3 дугаар өгүүлбэр I don't have anywhere to live right now. За тэгэхээр би яг одоо амьдрах газар надад байхгүй байгаа гэж юм тийм ээ. Яг одоо би амьдрах газаргүй байгаа гэж юм. Тэгэхээр дараагийн өгүүлбэр нь I'm getting hungry, they're lying, it's starting to rain, they're trying to sell it. За I'm staying with friends, the company is losing money гэсэн өгүүлбэрээс хамгийн сайн тохирох нь болохоор I'm staying with friends гэсэн өгүүлбэр байна тийм ээ. За энэ өгүүлбэр яагаад тохирж байгаа гэхээр өмнөх өгүүлбэрийн утгыг харна тийм ээ. За I don't have anywhere to live right now гэхээр надад одоогоор амьдрах газар байхгүй байгаа гэж юм тийм ээ. Тэгэхээр байхгүй байгаа учраас би I'm staying with friends буюу би яг одоо найзуудтайгаа амьдарч байна гэж юм тийм ээ. Одоогоор амьдрах газар байхгүй учраас найзуудтайгаа амьдарч байна. За дараагийн өгүүлбэр I need to eat something soon. За би ямар нэгэн зүйл идэх шаардлагатай байна, идэх хэрэгтэй байна гэж тийм ээ. Би ямар нэгэн зүйл идэх хэрэгтэй байна гэж. За тэгэхээр I'm getting hungry буюу эхний өгүүлбэр тохирч байна тийм ээ. Би ямар нэгэн зүйл идэх хэрэгтэй байна, учир нь би маш их өлсөж байна гэсэн санаагаар хэлж байна тийм ээ. За 5 дахь өгүүлбэр they don't need their car anymore. За they don't need тэдэнд шаардлага байхгүй гэж тийм ээ. Хэрэг байхгүй. Their car anymore. Дахиад илүү машин хэрэг байхгүй учраас яах нь дараагийн өгүүлбэр нь юу гэж хэлж болох тийм ээ. За тэгэхээр I'm getting hungry гэдэг дээлээ сайн сонгоцсон тийм ээ. За they're lying гэж болохгүй тийм ээ. It's start to rain. They're trying to sell it. За энэ бол хамгийн тохирох өгүүлбэр байна тийм ээ. Тэгэхээр бид тэдэнд одоо дахиад илүү машин хэрэггүй учраас тэд машинаа яах нь зарах гэж байна гэсэн санааг илэрхийлж гисэн. За 6 things are not so good at work. За энэ ажил дээр ерөөсөө ажил дээрх зүйлүүд нэг сайн болж өгөхгүй байна. Тийм ажил ерөөсөө нэг сайн болж өгөхгүй гэсэн санаагаар бичсэн байна. Тэгэхээр ажил сайн болохгүй байна гэх юм бол they're lying. It's starting to rain. The company is losing money гэдэг өгнүүдээс хамгийн сайн тохирох нь болохоор юу вэ? За H гэсэн өгүүлбэр байх шиг байна тийм ээ. За тэгэхээр ажил нэг сайн явдаггүй байна тийм ээ. Тэр компани мөнгөний алдагдлалд орж байна гэсэн санааг илэрхийлж тийм ээ. За 7 дугаар өгүүлбэр It isn't true what they say.
За тэдний ярьж байгаа зүйл тийм ээ тэдний ярьж байгаа зүйл ерөөс үнэн биш гэсэн утгаар хэлж байна. Тэгэхээр дээр line буюу тэр худлаа ярьж байна гэсэн санааг үргэлжлүүлэн хэлж болно тийм ээ. За тэгэхээр 7-гийн бий баг. За хамгийн сүүлийн өгүүлбэр we are going to get wet буюу we are going to get wet. За бид одоо норж байна гэсэн одоо болж байгаа үйл явдал цаг дээр илэрхийлсэн юм тийм ээ. Тэгэхээр бид одоо норж байна гэхээр үргэлжлэж байгаа өгүүлбэр нь it's starting to rain буюу it is starting to rain гэдэг мөн адил present continuous цаг дээр бичигдсэн байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр л яг одоо бороо орж байгаа учраас бид норж эхэлж байна гэсэн санаар илэрхийлсэн. За дараагийн өгүүлбэр. За write questions use the present continuous. За асуулт бичээрэй гэж байна тийм ээ. Тэгэхээр present continuous цаг буюу үргэлжилж байгаа цагийг ашиглаад асуулт зохиож бичих даалгавар байна. За эхний жишээг нь өгсөн байна тийм ээ. What's all that noise? What's happening? За энэ юу юм бэ? Юу болоод байна вэ гэж байна тийм ээ. Юу юм бэ? Юу болоод байна? За тэгэхээр энэ хаалт дотор байгаа үгүүдийг ашиглаад асуулт зохиож бичих байна тийм ээ. За хоёрдугаар асуулт. What's the matter? What's the matter? За юу болж байна вэ? Юу болсон бэ гэж байна тийм ээ. Тэгэхээр why you cry гэдэг үгнүүдийг ашиглаад асуулт зохиохдоо present continuous цаг дээр бичнэ. За тэгэхээр асуулт маань why. За юу гэж байгаа учраас заавал төбийн үйл үг present continuous цаг дээр төбийн үйл үг байх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр юу гэж байгаа учраас are гэдэг төбийн үйл үг аавна. За энэ дэр өмнө ярьсанчлан асуух өгүүлбэр дээр төбийн үйл үг нэрг байхаа өмнө бичигддэг тийм ээ. Тэгэхээр why are you? За би cry гэдэг үйл үгэн дээр ing залгана. Why are you crying? За ингэ болсон тийм ээ. За чи яагаад уйлаад байна вэ? Юу болж байна вэ гэж асуусан тийм ээ. Яасан бэ? Яагаад уйлсан бэ гэж. За where's your mother? За чиний ээж хаана байна вэ? Ээж нь хаана байна вэ гэж байна тийм ээ. За she worked today. За today гэж байгаа учраас present continuous цаг илэрхийлэх үг бас байна тийм ээ. Үг хэллэг байна тийм ээ. Тэгэхээр энэ дэр she is working асуулт зохиож өгч өстэй тийм ээ. Тэгэхээр is гэж асууж эхлэх хэрэгтэй тийм ээ. Is she working today тийм ээ. За where's your mother? Is she working today? За чиний ээж хаана байна вэ? Өнөөдөр ажиллаж байгаа юу гэж байна. Таны ээж хаана байна вэ? Өнөөдөр ажиллаж байгаа юу гэж байна тийм ээ. За I haven't seen you for ages. I haven't seen you for ages. За би чамайг удаан хугацаанд харсангүй гэж байна тийм ээ. What you do these days гэдэг өгүүлбэр. За what. За юу гэж байгаа учраас are гэх хэрэгтэй тийм ээ. What are you? За do гэдэг араас doing тийм ээ. Doing these days. За I haven't seen you for ages. What are you doing these days? За ойрын хугацаанд би чамайг харсангүй. Чи юу хийж байсан бэ ойрын хугацаанд гэж байна тийм ээ. Тэгэхээр these days буюу ойрын хугацаанд үргэлжилж байгаа зүйлийг нь асуусан учраас present continuous цагаар асууж тийм ээ. За Amy is a student. За Amy бол оюутан гэж байна тийм ээ. Тэгэхээр what she study буюу тэр одоо юугаар сурдаг вэ гэсэн сурж байна вэ гэсэн асуулт хэлэх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр за what одоо үргэлжилж байгаа цаг дээр бичих учраас she гэж байгаа учраас what is she? За study гэж байгаа учраас studying what she is studying тийм ээ. What she is studying. Тэр яг одоо юу судалж байгаа нь ямар мэргэжлээр судалж байгаа вэ гэсэн асуулт байна тийм ээ. Who are those people? Who are those people? За эдгээр хүмүүс юм бэ? Энэ хин бэ гэж тийм ээ. Эдгээр хүмүүс юм бэ? За what they do гэсэн өгүүлбэрийг за тэд юу хийж байна вэ гэсэн өгүүлбэр болох хэрэгтэй тийм ээ. Яг одоо юу хийж байна гэхээр за what they гэж байгаа учраас what are they? За do гэж байгаа учраас doing. За what are they doing гэж болчих юм тийм. За тэгэхээр who are those people? What are they doing? За эдгээр хүмүүс хин бэ? Юу хийгээд байгаа юм бэ? Юу хийж байна вэ гэсэн асуулт. За I heard you started a new job. За би чамайг шинэ ажил орсон гэж сонссон. Шинэ ажил эхлүүлсэн гэж сонссон гэж тийм ээ. За you enjoy it гэдэг үгийг ашиглаад асуулт болох хэрэгтэй. Тэгэхээр юу гэж байгаа учраас are you? За enjoy гэж байгаа учраас enjoying болох хэрэгтэй тийм ээ. Enjoying. За тэгээд it. Are you enjoying it? За чиний эхлүүлсэн шинэ ажил чинь хэрэг явагдаж байна да гэсэн утгаар асуусан тийм ээ. За we're not in a hurry. За we are not in a hurry. Бид ерөөсөө яарахгүй байна гэж тийм ээ. Бид яарахгүй байна. За why you walk so fast? Яагаад хурдан яваад байна вэ гэсэн асуулт болох хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр why you гэж очроос are гэдэг үг бичих хэрэгтэй тийм ээ. Асуулт өгүүлбэр учраас why are you? За walk гэж очроос ing залган walking so fast. За we are not in a hurry. Why are you walking so fast? Чи яагаад хурдан яваад байна вэ? Бид яараагүй шүү дээ гэсэн утгаар хэлсэн.